Эрт цагт нэгэн тосгонд тариачин хүү аавын хамт амьдран суудаг байжээ. Хүүгийн аав маш хүнд өвчтөй байв. Нэгэн өдөр тэрээр хүүгийн дуудаж "Хүү минь, миний бие өдөр ирэх тусам муудаж байна. Тиймээс би чамд үүнийг өгөх цаг болжээ" гэд нэгэн эвэр түүнд биелэглэв. Хүү хариудна: "Аав минь, энэ чинь зүгээр л нэг эвэр байна шүү дээ. Үүнийг аваад би яах вүлээ?" Гэхэд хариудна: "Хүү минь, энэ бол зүгээр ч нэг эвэр биш юм. Энэ бол шидэт эвэр. Чи энэ эврийг чихэндээ зөөх үед бусад хүмүүсийн бодлыг сонсож чаддаг болно" хэмээжээ. Төд удалгүй хэд хоногийн дараа түүний аав өөд болж тариачны хүү ганцаараа үлдсэн юм. "Одоо намайг гэх хүн надаас өөр байхгүй боллоо. Би цаашдаа бие даан амьдрахад суралцах хэрэгтэй" гэд холын хол аялалд гарч гинэ. Тэрээр маш удаан явсны эцэст нэгэн цаажид хүрэлцэн ирээд маш урт үстэй авраг үлэмж биетэй эмэгтэйтэй таарчээ. Авраг үлэмж биетэн түүнийг хармагцаа. "Хэрвээ чи хоол сайн хийх юм бол чамайг тоогоочоор ажилд авъя" гэжээ. Тариачны хүү байдаг чадлан шавхаж маш сайхан амтд зоог үлэмж биетэнд барьсан боловч тэр дороо халагджээ. Хүү цайзаас буцах замдаа хэн нэгний ууж байхыг сонсоод уйлж буу дуун чимээг дагсаар нэгэн хонглын үүдэнд ирэхэд хонгол дотор шаргал үстэй хөөрхөн охин ганцаараа уйлан сууж байлаа. Хүү түүнээс яагаад уйлсныг нь асуухад "Сайн уу? Намайг Джесси гэдэг. Би энэ үзэсгэлэнт фанд улсын гүнжин байна. Үлэмж биетэй аавыг минь алаад намайг энэ хонгол дотор хорчихсан юм аа. Намайг эндээс гарахад минь туслаач сайн залуу минь." "Үнэхээр харамсалтай зүйл болжээ. Гэхдээ би яаж туслах вэ? Би бол ямар ч хүчгүй сул дорой энгийн л нэг залуу. Харин тэр бол маш том үлэмж биетэй эмэгтэй шүү дээ" гэж гин. Тэгээд би юунд ч бууж өгч болохгүй гээд аавынхаа өгсөн шидэт эврийг ашиглахаар шийджээ. Хэрвээ би үүнийг зүгээд үлэмж биетний бодлыг уншиж чадах юм бол түүнийг ялах боломжтой гээд шидэт эврэн зүүж үлэмж биетний бодлыг уншихаар өмнө нь хоол хийж өгч байсан эмэгтэй үлэмж биетийн гэрийн зүг явлаа. Үлэмж биетний гэрийн гадаа ирж бодол уншигчаар түүний юу бодож байгааг тэрээр чимээгүй сонслоо. Энэ үед үлэмж биетэн гал тавоондоо хоол хийх зураа ийхүү бодов. "Маргааш өглөө цайнда би гүнжиг идэх болно. Миний урт сайхан өссөнд маш их хүч нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй дээ" Гэхийг тариачны хүү сонсож чадав. Үлэмж биетний их хүчний нууцыг тайлсан тариачны хүү үлэмж биетнийг унтаж байх хооронд урт усыг нь хаачилж орхижээ. Маргааш өглөө үлэмж биетэн сэрээд их л хүч муутай болсноо мэдэрч тойлонд харавал түүний шидэт ус үгүй болсон байна. Яг энэ үед хүү гарч ирээд аврах том биетийг ганцхан өшөглөөд ялан дийлжээ. Тэр хурдхан хонгол руу гүн очиж үзэгсэлэнт гүнжийг суллаад гүнж ордны харуулуудаа дуудан үлэмж биетнийг өөрийн манд улсаас хөөн явуулжээ. Гүнжид тариачин хүүгийн эр зоригтой байдал өөрийг нь аварсан ач гавьяагээд бүхэл зүйл таалагдаж түүнтэй гэрлэж аз жаргалтай сайхан амьдарчээ.